Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус мөн хувийн аж ахуй нэгж байгууллагуудаас хүүхдэд ээлтэй байгууллагыг шалгарууллаа. Эхнийх нь Ариг Интернэшнл компани эрхлэн явуулдаг Ариг Anya Сүлжээ ресторан. Дотоод болон гадаад орчны зохион байгуулалт, тогтжилт, нийт ажилтнуудынхаа хүүхдэд чиглэсэн бодлого үйл ажиллагааг нь харгалзаад ийхүү хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарууллаа. Манай салбар нь одоо хүүхдэд жишээлбэл нэгт нойлын хэсэг байгаа, хураалах хэсэг байгаа, таних тэмдгүүд ч байгаа. Тэгээ хүүхдүүдийг ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд хүүл ээжүүд орж ирээд ядаж хүүхдээ ингээд нойлтой биш ингээд нойлынхаа ингээд хураалах хэсэг дээрээ тавиад гоё хамарсаа солиод тухтаа өөрчлүүлэх үүднээс манайх ингэж шийдэж хүртсэн байна. Хоолны зааланд хүүхэд суугаад хооллох боломжтой модон ширээ сандалнаас гадна бохир памперс хаях ууд, хогийн сав, нойтон салфетыг гар ариутгагч зэрэг хүүхэд хураалахад хэрэгтэй бүхнийг бэлтгэсэн байна. Түүнчлэн хүүхдээ аваад орох боломжтой ариун цэврийн өрөөг мөн тогтжуулжээ. Ариутлыг бол ер нь маш сайн баримтлал. Яг гэх юм бол хүүхэд хураалах хэсэг байдаг учраас байнгын заван байлгаж болохгүй учраас өдөр тутам өглөөд нэг цэвэрлэн, өдөр нэг цэвэрлэн, өдөөс хойш нэг цэвэрлэн, орой цэвэрлэн, орой тархийнхаа хаалт нэг цэвэрлдэг. Тэгэж одоо нэм бактериас сэргийлж байдаг учраас. Баянзүрх дүүрэг нь 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжиж хийх болгон зарласан. За үүнтэй холбоотой нэг хэрэгжүүлсэн ажил маань хүүхдэд ээлтэй аж ахуй нэгж сонгуул шалгаруулсан юм аа. Үүнд танай байгууллага болон бусад байгууллагууд одоо материал ирүүлээ танилцуулгын хүрээнд ингээд танай Ариг Интернэшнл ХГК хүүхдэд ээлтэй байгууллага гэдгээр Баянзүрх дүүргийн тавгийн газар болон гэр бүл хүүхд төлөвчтэй хөгжлийн газраас ингээд сонгуул шалгаруулж байгаа баяр хүргэж байна. За баярлалаа. Тэгээд манай хамт олон бас мэдээж аль болох зочтой хүүхдүүдэд тухтай байлгах гэж манайх ирмэлцдэг. Тэгээ манайх 8 салбараар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд бүх 8 салбарууд маань мөн адилхан хүүхдэд ээлтэй орчиг бүрдүүлж ажиллахыг хичээж ажилладаг байгаа. Тэгээд шагнаж гардуулсанд маш их баярлалаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй урайж хэлэхэд та бүхэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж ажиллахыг хүсэж байна. Хүүхдэд ээлтэй байгууллагыг шалгаруулахдаа хүүхдэд ээлтэй орчин үйлчилгээг нэвтрүүлсэн байдал сайн туршлага, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн үр дүн, байгууллагын хүүхэд гэр бүл ээлтэй бодлого, дотоод журам, хэрэгжил зэргийг шалгуур үзүүлэлт болгожээ. Улмаар Баянзүрх дүүргээс нийтдээ 3 байгууллагыг шалгаруулан өргөмжлөл 1 сая төгрөгөөр урамшууллаа.